Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 дэлгэн дээр сувгат харуулга сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе, мөн шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 13 минут болж байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хөтлөгч аргун болон хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чанбатар хүрэхэд бэлэн болоод байна. Өглөөний мэнд аргун сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Япон чанарыг Такатагаас гисүүрэтагаар чанар бол аюулгүй байдал Акибоно наклад хамтран ажиллана. За мөн био брендинг илэгний нухаш мазала буюу дахианы махтай, хаан утсан махтай гэсэн хоёр төр шинээр худалдаанд гарчээ. Очир тагин хамтран ажиллана. Зэ өнөөдөр 2025 оны 5 сарын 5-ны өдөр тохиож байна. Өнөөдөр бол он гараа 125 дахь өдөр. За он дуусахад 240 өдөр үлдсэн байна. За тэгвэл үргэлжлүүлээд Улаанбаатар хотын урьдчилан 5 хоногийн цагаарын мэдээлэлтэй танилцдаг. 7 цагийн байдлаар 2 градусын дулаан гэсэн байна. За тэгвэл өдөртөө 14 шөнөдөө 1 градусын дулаан гинэ. Маргааш буюу Мягмар гарагт өдөртөө 15 шөнөдөө 4 градусын дулаан бол Лав гарагт өдөртөө 13 градусын дулаан байж шөнөдөө тэг градус сонно. Пүрэв гарагт Төмөн айдал өдөртөө 13 шөнөдөө тэг градус байгаа бол Баасан гарагт өдөртөө 19 градусын дулаан байх нэ. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээд энэ өдөр ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярьдаг. Тэгэхээр өнөөдөр Дэлхийн Португал хэлтнүүдийн өдөр юм байна. За хамгийн алдартай Португал хүн хэн бэ? Чиний мэдэх. Нөгөө хөл бөмбөгч чинь Кристиано Роналдо. За хэрэг тийм бол хамгийн алдартай Португал дуу юу вэ? Мэдгүй. Юу Despacito чинь ямар дуу вэ? Despacito Испани лээ. За. За тэгвэл бид нар бүгд яалтчгүй Португал дуу бол мэдж байгаа. Гэхдээ тэрнээсээ болоод баг үгийг мэддэггүй болохоор бүр хачин жигтэй дуулдаг нэг дуу би. Энэ бол ламбада. Тийм бах тий. За Португал нэгэн цагт дэлхийн талыг эзэлж ялаа штэ. Талыг одоо энэ Испани, Португал айгуу зэрэг хоёр улсаас нь дэлхийг ингээ за хоёулаа энэ талаас нь энийг би энэ талаас нь нөгөөдгийг эзлэе гэж бүр тохирж исэн. Нэрнгээсээ яг тэрнийхээ дагуу эзэлсэн байдаг. За тийм учраас Өмнөд Америкийн тал нь Португал хэлээр ярьдаг. Буюу Бразил нэг улс дор бусдууд нь Испани хэлээр ярьдаг гэж жишээ нь хуваагдчихсан. За тэгэд Португал хэлээр ярьдаг хүмүүс олон бий. За хамгийн олон Португал бол одоо Европын цаад Иберийн хойгийн бууланд жижигхэн байдаг жижигхэн улс. Гэтэ далайгаар маш мундаг аялдаг байсан учраас ингээд дэлхийд даяар тарсан. За тэгээд түүний хүчинд хамгийн том байгуулсан улснууд мэдээж хэрэг Бразилчууд тэр чигээр Португалаар ярьдаг. Тэгэхээр Португал хэлээр ярьдаг хүмүүс гэвэл мэдээж Португалчууд гэхээс илүү Бразилчуудын тухай ярина. За тэгээд Бразилчуудын бидний жишээ нь Бразилчуудаас хамгийн ойрхон мэдэх алдартай дуу бол ламбада. За тэгээд ламбада дуу бүгдээр яаж дуулдаг гэснээр санаж байна уу? Санахгүй байна уу? Манайхаас арай жоохон өмнө би хайлтгүй. Чи ламбада сонсч ирсэн мэт дээ. Сонсч ирсэн. Энд явж идэв шүү дээ. Хүмүүс айгүй бүжиглээл тэгээд дагаж бүжгэлдэг. Гэтэ яг нөгөө үнэхээр хуйлруулж исэн үе нь бол нэг 80 тооныхны хооронд л хуйлруулж исэн юм шиг байгаа. За би тэгээд ламбадаг бүгдээрээ санахгүй байгаа л нэг дуулж үзүүлье. Айдуу. За шинэ дуулаа гэж байна. За ингэж дуулдаг байсан нэг хэсгээс нь шоро мөсөр боо юу юм чи ярьж байна гэсэн. Яста дураараа авч байгаа юм. Гэхдээ хамгийн энэд бэж та энийг дахарж ирсэн ойлгохдохгүй шүү дээ. Угаасаа би өөрөө ойлгохгүй дуулж байна. За хамгийн энэдтэй хэсэг нэ штэ те баяр сайхан мэмэ унжуулаад гэж дуулдаг гэсэн. Тий нэрээ тэгж дуулдаг гэсэн. Шоро мөсөр боо баяр сайхан мэмэ унжуулаад. За тэгэхээр энэ юу ах нь? Арайч баяр сайхан мэмэ өнжүүлээд гэж дуулдаггүй байсан баг. Энэ ерөөсө Португал хэл бүгдээр мэдхгүйгийн гай юм байна. За яг хавьд бүгдээр мэдээж хэрэг Португалаар ярих албагүй. Гэхдээ ер нь бол энэ ламбада гэд бидний бүр ингээд дэлхийн хэмжээний алдартай байгаа дуу яг юу гэсэн утгатай үг юм болоо. Энэ одоо яг баяр сайхан яг гэдэг хэсэг нь яг ямар үг юм болоо гэд зөв нэг тавчхан сонирхоод үзье гэж би бодсон юм. За тэгэхээр ламбада гэдэг бол чанга сэгсрэл гэсэн утгатай үг юм байл. Тас хоёр тишээ юугаа сэгсрээдэг одоо хүчтэй сэгсрэлт гэх юм уу таазаа сэгсрэл таазаа хөдлөг гэдэг үг. За ер нь бол тиймэрхүү утгатай үг юм байна. За тэгээд тэр нөгөө ламбада гэдэг дуу сонсч ирсэн гэсэн тий. За энэ бол хайрын тухай дуу юм байна. Тэгээд би энийг нь орчилсан хөлбөрийг уншиж үгүй. За тэр намайг уйлуулж байсан хүн одоо өөрөө уйлж байна. Шорондо Кисифой лөө. За нэг тийм хэсэгт хэлдэг. За тэр намайг уйлуулж байсан хүн одоо өөрөө уйлж байна. Тэр хайр сэтгэлийг эргэн дурсахаараа уйлж байна. Тэр үедээ хэрхэн хайрлахыг мэдээгүй. Тэр хайр сэтгэлийг эргэн дурсахтаа уйлж байна. Тэр үедээ хэрхэн хайрлахыг мэдээгүй гэсэн байна. За тэгэхээр энэ ингээд нэг санцхан хөлбөрөөр татваад байгаа юм уу? Тий, тэр чинь угаасаа шоорон Кисифой гэл тэрийг л дахин хэлдэг тийм учраас.
За тэгээд дурсамж нь хаач явсан түүнийг дагаж байна. Дурсамж нь хаач явсан түүнийг дагаж байна. Бүжиг, нар, далай би хизээч мартахгүй. Хайр гэдэг алдаж гихтээ дахиж олдох зүйлээ. Би ламбада бүжиглэж нэгэн өдөр нэгэн агшинд хаан байсан хайрыгаа дурсаж байна гэд. За энэ одоо ингээд өмнөхт амргаа дурсаж байгаа л хайрын тухай дуу юм байл та. За тэр нь одоо бүтлгүүдсэн. Тэр ч тэгээд намайг дурсаж байгаа одоо л хойноос нь уйлж байгаа даа гэсэн утгаар таазаа савланга бүжиж бас хайрыг алдаж бас олж болно гэдэг үйлбэр нь гоё юм тий. Харин тий. За тэгээд хамгийн гол одоо бидний яг нэг хэсэг нь бол Ricardasao vai extra pra sempre anda for. За энэ одоо баяр сайхан Баясафра sempre on the fog гэдэг бид нар тэгж дуулаад байдаг байсан юм. Тэр баяр сайхан мем өнжүүлээд биш үү? Аргу ганцаараа биш энэ зөндөө олон хүмүүс хичсэн байж тээ. Баяр сайхан мем өнжүүлээд гэж дуулдаг байсан гинэ. Алдчихгүй тэгж дуулдаг байсан юм аа. Хүүхдүүдээ. За тэгээд энэ хэсэг нь бол яг юу гэсэн утгатай үгүй гэхээр дурсамж хаашаач явсан үрд хамт байх болно гэсэн яг хэсэг үг юм. За тэгэхээр мэдээж хэрэг бүгдээр португалаар ярина гэж одоо юу ах вэ би сайн мэдэхгүй. Гэхдээ португал хэлтнүүд байдаг бол өнөөдөр баяр хүргэе. Нэг сонирхолтой мэдээлэл өгөхөд португал хэлтнүүд за одоо англи хэлтнүүдийг англофон гэж нэрлэдэг. Франц хэлтнүүдийг франкофон гэж нэрлэдэг бол португал хэлтнүүдийг портофон гэж нэрлэдэг юм байна. За тэднээс лузофон гэж нэрлэдэг юм байна. За мэдж яхад илүүдгүй энэ та мэдгүй өдөр дээр бас иржсэн те. Лузофон гэж хүмүүс яриад байвал за өнөөдөр бол лузофонуудын өдөр буюу португал хэлтнүүдийн өдөр юм байна. Тэгээ португалаар ярьдаг хүмүүс нэрийг комментор бичээрэй. Маш сонирхолтой манайх ч олон сонсогчтой учраас дэлхийн энэ тэндээс хүмүүс байдаг учраас португал хэлтэй хүмүүс бол үнэхээр сонирхолтой байна. За Улаанбаатар хотод 7 цаг 20 минут нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлье. За хамтран ажиллагчаар Япон чанарын Такадагаас гисүүрэтээр чанар бол аюулгүй байдал Акибоно наклаад хамтран ажиллаж байна. За би нэг юм түүх ярмаар байгаа маа. За зүүн Европт нэгэн үед нэг хэсэг чи ядуурсан шүү дээ, тийм. Зүүн Европт нэг үед накладыг худлаа хийгээд одоо хуурамчаар хийгээ өөртөө хийж чаддаг юм байна хийгээд ингэ яваад ирсэн юм байна. За тэгсэн чинь ямар асуудал үүснэ зүүн Европч одоо ялангуяа Балканы хэнд чи өндөрлөг уултах газар доошо уруудахта сайн наклаад таахгүй болохгүй. Тэгсэн чинь өөртөө хийсэн скул хулих наклаадууд чи одоо яг ингээд таван дээр нь ингээд наклаада наач штэ тий. Тэр нь салаад унчд юм байна. За одоо ингээд маш чухал өндөр ч юм уу аюултай хурдтай явж явах үед наклад байхгүй байх чинь бас аюултай байна. За ер нь бид нар ингээд нөгөө зөвхөн ганц накладыг нөгөө үнэр талаас нь ч юм уу эрүүл мэндийн талаас нь ярьсан чинь яг үнэндээ маш сайн чанартай накладтай байхгүй бол аюултай байдгийн жишээ олон байдаг. За тэгээд бас нэг сонирхолтой юм олж мэдлээ. Формула 1-ийн уралдаан одоо машинууд керамик наклад ашигладаг юм. Карбон керамик гэдэг наклад ашигладаг юм. Тэгэхээр ийм хурдан явдаг машинууд ялангуяа өндөр хүнд даацын машинууд уруугаар явах моход наклад бол амин чухал нэг хэсэг болж хувирдаг. За тэгэхээр тийм учраас накладаа сонгох бол зөвхөн ганц одоо эрүүл мэндээс гадна аюулгүй байдлын баталгаа мөн. Акибоно наклад бол 95 жилийн түүхтэй Япон наклад байна. Керамик наклад. Яг үнэ. Японы Ямагата хотод байрладаг гэж байгаа. Тэгээ үйлдвэр. Тэгсэн энэ үйлдвэр болохоор дэлхийн хурдны галт тэрэгний тоормсны накладыг үйлдвэрлэдэг гэдгээр онцлог байгаа. За керамик гэж түрүү аргу маань хэллээ. Энэ юу гэсэн үг гэхээр 500-аас 600 Цельс хүртэлх өндөр халтанд маш тэсвэртэй дээрэс нь барьцалдах чадвар маш сайтай. Ер нь бол ингээл дарахад л нак гэж барьж ахстай шүү дээ. Тэр тоормсыг бол дуу гарахгүй, плазмын зураас үүсэхгүй, тэгээ гэмтэл учруулдаггүй, илэгдэл удаан гэдгээр хамгийн онцгой давуу талуудтай. За мэдээж эрүүл мэндийн талаасаа ярих юм бол тоосчлд үүсэхгүй. Ер нь бол нөгөө хагт тулга буюу асбестосын холцгүй учраас тортог гарахгүй, хүний бие зэрэг нөлөө авахгүй, байгаль орчинд ээлтэй гэж байгаа. Энэ хулиг накладууд уг нь бол асбестосыг хоригдсон ч гэсэндээ хийгээд холиод идэг гэсэн. Тэгээ тэр нь ингээд зурагдаж явж ингээд баг багаар тортог үүсгэсээр байгаад эрүүл мэндэд маш муу буюу нөгөө нэг хавдар үүсгэж болоод байгаа тий. Наклад гэдэг чинь ингээд яг үнэндээ шүү дээ. Хин дуртай би хүртэл хийчихийгөө сурвал хийчих тийм зүйл юм байна л да. Гэхдээ энийг би туршиж чадахгүй. Яг ингээд байгууллагын алдартай брендийн наклад тавихын нэг гол нь энэ одоо алдартай брэндүүд ч өөрийнхөө нэрээ бодоод байнгын туршилт судалгаа хийдэг болж ийнө болохгүй нүү туршилтууд хийдэг бол жижиг одоо наклад бол маш хямдхан хийхэд амархан учраас дөөрөөмөл хөлөх накладууд олон хийгээд байдаг шүү. Тэгэхээр Такада Япон сэлбэг бол Japan Auto Parts бол за Японоос албан ёсны эрхтэйгээр ингэж оруулж ирдэг байгууллага байгаа. Дээрэс нь нэг
одоо акебоно наклад 4 накладны амьдралтай тэнцүү буюу та нэг акебоно накладыг авсан байхад 4 тэр хооронд нь 4 ингээ хойлох наклад сорих боломжтой. Тэгээ хоёрын хооронд их ширэг байна да манай. Акебоно ол аваад нам болгож байгаа. Үнэ. За Таката Япас хэлбэг Улаанбаатар хотод 6 салбартай Баян мөрдөөс тасгай өсөг зам дагуу ЭМО 9 дугаар түгээх станцд Таката Япас хэлбэг байрлаж байгаа бол за дараагийн салбар нь 1-р хорооллын арын зам дагуу 1-р байрны арталт байд юм билээ. 3-р салбар нь бол Хаулын Мартин Бэний давхурт, за 4-р салбар Сансрын Мартин 6 давхурт, дараа нь 10-р хорооллын Мартин Бэний давхурт байгаа бол за тэгээд 6-р салбар нь бол Тэбет андуудын замын урт тал байрлаж байгаа Panasonic ягаан байрны 1 давхурт байх юм аа. За ингээ 6 салбартай. Энэс гадна энэ 6 салбарынхаа 4 салбар дээр нь сервистэй байгаа. Тэгээд энэ сервис дээр нь 10-аад төрлийн ийм үйлчилгээг жолооч танд үнэгүй үзүүлж байгаа юм байл шүү. Амжиж очиод үйлчилгээнүүдээ үнэгүй аваарай. Тэгээ одоо жишээд урдвал хөдөлгүүрийн тос солих хугацаа босон хэсгээс нь шалгаж өгнө. Хөдөлгүүрийн шингэний температур хэвэн байгаа хэсгээс нь шалгаж өгнө. Агаар шүүгч болон салон шүүрний бохирлын түвшин шалгах гэх мэтчлэн 10 гаруй төрлийн үйлчилгээ лээ. Зя баярлаа манай нэвтрүүлэгт акебоно наклад хамтран ажиллаа. За усны дугаарыг нь хэлээд өгье. 72 11 11 72 72 11 11. Энэ дугаарыг Такатагээ тэмдэглээд авчгаарай, хадгалчгаарай гэж маш их санал болгодог. Танд амьд орноо гэж байгаа. За дараагийн болон руугаа орё. Хэдүүлээ түүхэн төрсэн алдартай хүн хин бэ гэхээр би 2 хүн ярих юм аа. За нэгдүгээрх нь за pop урлагт Гэлцэр шоу үнэхээр нэг тийм амар үе өнгөрөөсөн чухал биш гэдгийг мэдрүүлдэг. Зүгээр тэрний оронд бол хүн ингээд жинхэнэ мэдрэмжээсээ дуулал айгүй гоё хүнд хүрдгийм байна гэдгийг жишээ олсон дуучин төрсөн байна. Энэ бол Адель. Үе өнгөрсөн гэдгээс айлгсан гоо. Юу н одоо нөгөө хитрхийн нөгөө юм Гэлцэр шоу бол хүмүүсийн анхаарлыг татгаа бодоод удаж байгаа. Гэлцэл байх нь биш. Зүгээр мэдрэмжээ хүмүүст хүргэх нь хамгийн чухал юм байна гэдгийг харуулсан. Ийм дуучин гэж хэлж болно. За хоёрдугаарх нь шинжлэх ухааны алдартай зохиолч Джеймс Tiptree гэдэг ийм хүн төрсэн юм байна. Tiptree. Джеймс Tiptree Junior гэдэг. За тэгэхээр би эхлээд хамгийн нууцлаг түүхийн яриа Аделийг хэдүүлээ дараа нь яриа заяа. За Джеймс Tiptree Junior гэдэг энэ хүн 1960-аас 1970-ад оны Америкийн шинжлэх ухаан, уран зөгнөл зохиолын ертөнцийн бол гинт тодорч гарч ирсэн юм гайхалтай дүр. За түүний тухайд хинч хараагүй. Ямар хүн байдгийг хинч мэдэхгүй. Өөрийн зохиол бүтээлээ ингээ дандаа шуудангаар хэлгэждэг гэсэн байгаа байхгүй. Тэгээ уншигч шүмжлэгчид түүнийг яаж юм гэхээр энэ ямар ухаалаг хэрэгтэй вэ гэд ингээ нууцхан шүтэж эхэлсэн. Сүүлдээ бүр ингээд за дараагийн зохиол нь хизээ гарах уу гэд ингээ хүлээж эхэлсэн. Тэгээ зарим хүмүүс болохоор бүр юу гэжсэн хэрэг гэсэн. Эрэгтэй хүний бичсэн хамгийн гүн гүнзгий хүчрхэг зохиол гэж тодтогч эхэлсэн. Түүний зохиолуудыг. За тэгсэн чинь хожим нэг зүйл тодорхой болсон. Энэ юу болсон гэхээр Джеймс Tiptree Junior гэдэг хүн бол 50 гаруй насны эмэгтэй хүн байжээ. Түүний жинхэнэ нэрийг нь Alice Bradley Shelton гэдэг. За тэгэхээр өнөөдөр бид нар Alice Bradley Shelton гэдэг хүний талаар ярих гэж байгаа ахны. Энэ хүн бол зохиолч нэсэн байна. Жинхэнэ нэр нь 50 гаруй насны эмэгтэй хүн байсан биз дээ. За Alice Shelton яагаад эрэгтэй хүний нэрээр бичих болсон бэ гэдгийгсэн чинь ер нь 1960-аас 70-аад оны тэр нөгөө шинжлэх ухааны уран зохиолын ийм салбарт эмэгтэй зохиолчдыг үл тоогоод идэг байсан бүтээлүүдийг нь маш их шүүмжилдэг. Тэрний хажуугаар хэвлэн нийтлэх нь ч ерөн жоохон ийм болох байсан юм байна. Тэгээд ийм учраас эрэгтэй нэрээр бичгээр шийдсэн. Тэгээд хамгийн гол нь энэ хүн одоо 50 гаруй наснда бичиж эхэлсэн гэж байна шүү дээ. Өмнө нь юу хийдэг байсан бэ гэсэн чинь за нэгдүгээрт урлагийн шүүмжлэгч хийдэг байсан ийм эмэгтэй юм байна. За хоёрдугаарт Америк нэгдсэн улсын цэргийн тагнуул байсан ийм эмэгтэй. Тагнуулч. Тийм, тагнуулч. Тэгээд дээрэс нь Пентагоны ажилтан гэх мэдчлээ маш олон ажлыг эрхэлж исэн хүн байгаа хгүй амьдралынхаа нарийн юм нууц мэддэг байсан хүн биш үү? Яг үнэ. Тэгээ дээрэс нь сэтгэл судлаач, фото зурагчин, ангаах ухаан сурвалцагч гэх мэтчлийн юм олон талын чадвартай эмэгтэй хүн байж л дээ. За гисэн чинь 50 нас хүрээд нэрээ нууцлаа шинжлэх ухааны өгүүл бичиж эхэлсэн нь дэлхийн уран зохиолын түүхэнд тод мөрөөлтөөсөн юм явдал болжээ. За инхээр энэ хүн яг ямар өгүүлбэрүүд бичдэг байсан бэ гэдэг нь айгүй сонирхолтой тий. Хүйс эрх мэдэл дарангуулал хайр дурлалын тухай юм гүн гүнзгий сэдвүүдийг яг шинжлэх ухааны хүрээнд айгүй сайн бичдэг байсан юм байна. Өгүүлэлэг болгож тэгээд эмэгтэйчүүдийн дуу хоолой шинжлэх ухааны хэлбэрээр ингээд хэлээр илэрхийлсэн анхны жишээнүүдийн нэг байсан гэж түүнийг тодтогдог. За жишээлбэл хайрын тухай бичгтээ харга аргийн биетүүд хэрвээ хоорондоо хайр сэтгэлтэй болж байгаа бол яг ямар хуу байх вэ гэх мэтчлээ. Хайр дурлалыг харь гаргийнхны нүдээр харж бичдэг ч юм уу тий. Энэ нь ингээд тухайн үедээ үнэхээр шинэлэг онцгой зүйл болж исэн гинэ. За. Тэгэд 1976 онд нэгэн шүтэн бишрэгч нь захианд нь дурдсан гэр бүлийнх нь байдлаар нь ингэж тагнаж хөөж жоод Джеймс Tiptree Junior бол Alice Shelton гэдгийг илрүүлсэн юм байна.
Өөрөөр хэлбэл өөрөө би ийм хүн гэж хэлээгүй. Түүний бүр ингээ үнэхээр шүтэн биширдэг, үнэхээр түүний амьдралыг сонирхдаг нэг хүн. Энэ хүн чинь эмэгтэй хүн байсан юм биш үү гэж олон нийтэд ил болгосон гэсэн үг. Тэр гэхдээ яаж мэдсэн? Энэ нөгөө өөрийнхөө намтруудыг ингээд бичдэг байсан юм шиг үлээ. Алис Шелдон гэдэг өөрийнхөө нэрээр би ингэжсэн, тэгжсэн, ийм гэд ингээд бичингүүт тэрийг нь ингээд олж уншиж агаад энэ Джеймс Типтер гэдэг хүн чинь энэ хоёр хоорондоо ямар нэгэн сэжмээр ингээд холбоотой байгаад байна штэ. Амьдралынх нь үх түүх хоорондоо давхцаад байна штэ гэд мэдсэн гэсэн. Тийм тэгээд энэ уншигч шүүмжлэгчдийн дунд бүр ингээд асар том шок болсон ингэ нээж одоо бүр ингээд энэ хүнийг сонирхох хэмжээнд араас нь ингээд амьдралыг судлах ийм хүмүүс хүртэл байгаа шүү дээ тий. Хамгийн гол нь бах хүмүүс караашлсан байгаа зү. Ер нь бол тийм бараг крашилсан байгаа. Энэ ямар караашламар хүн бэ гэд бодчихсон чи адилхан хүмүүстэй хар чин айгүй олон хүмүүс урам ухна. За тэгсэн чи нараа энэ мэт одоо гүн ухааны ийм хэцүү өгүүлбэрүүдийг эмгтэй хүн бичнэ гэж хинч төсөөлөөгүй байсан гэж тухайн үе зохиолчид биччихсэн юм билэ. Тэгээд Алисийн бүтээсэн зүйл болохоор эмгтэйчүүд нэрээ нууж байж л олонний анхаарал татдаг гэдгийг нэгдүгээрт нотолсон. Нэрээ нууж ижил хоёрдугаарт эмэгтэй хүний бичсэн уран зохиолыг шударгаар үнэлэхэд одоо хүүс ер нь нөлөөтэй байдаг шүү гэдгийг бас харуулсан жишээ юм байна. Слаг зэрлэг аргаар илчилсэн байж тээ тий. Эмэгтэй болонгот л одоо за энэ л юу бичв гэж дээл гэж бодох гэдэг шүү дээ тий. Харин тий. Тэгээд яг ингээд нөгөө нэг аргун төрөө хэлсэн шүү дээ хүмүүс ингээд сэтгэлээр унчих юм болоо гэд тэгсэн чи энэ эсрэгээрээ маш олон эмэгтэйчүүдийн дуу хоолой олж гисэн гинэ. Бидний Далд Баатар гэж түүнийг өргөмжилж исэн юм бэ. Тэгээд нэг амар харамсалтай зүйл байсан. Амьдралынхаа сүүлийн жилүүд үнэхээр хүнд хэцүү өнгөрсөн юм билээ. Яасан гэсэн нөхөр нь өвдөд өвчин хүндэрсэн юм байна. Тэгээ өөрөө ч гэсэн сэтгэл санааны байдал маш докторгүй болсон байгаа юм л та. Ингээд 71 наснда эхлээд нөхрөө будаж амийн хороогоод амар гастэй. Амар. Тэгээ дараа нь өөрийгөө хорооцсон байгаа байхгүй юу? Тэр буугаараа. Амар сонио амьдэрсэн гэж хэлж болохоор ер нь ингээд түүний сэтгэлгээ бүр айгүй тухайн үедээ амар өөрөөс юм шиг байгаа. Тэгээд захиа бичиж үлдээсэн. Тэрэндээ юусэн гэхлээр би нөхрөө тарчлаан зовхыг хүссэнгүй. Би түүндээ хайртай байсан. Энэ бол бидний хамтын шийдвэр байлаа гэж хэлсэн байна. Нөхөр нь тэгэхээр өөрөөр хэлбэл намайг будчаад тэгээд өөрийгөө зүйлд нь ингэя гэдэг энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг байгаа байхгүй. Амар сонь. Гэтэл түүний өхөл одоо ингээд нөгөө нэг юм өхөл бас амьдрал нь илүү хүчтэй ийм эмэгтэй байсан юм байлээ. Эмэгтэй гэдгийг мэдгдсэний дараагаар ерөөсөө хүмүүсийн хүндэл нь багасаагүй. Харин ч шинжлэх ухааны уран зохиол эмэгтэй Баатар гэж алдаршсан ийм зохиолч байдгийн байна лээ. 5 дахь өдөр олж мэдлээ. Би эргээд ингээд бодсон. Бас нэрээ бас яагаад үгүй гэж те. Ер нь ингээд ханин явцсан хүмүүсийг ингээд ганцаараа байхыг харах айгуу тийм өр өвдмөр өдөг штэ. Ер нь ингээд одоо нэгэн төрөлөө явуучвал тэгээ ер нь ингээд бас хосуудын бас нэг зорилго нь ингээд зэрэг явах гэдэг бас бийж болох л хувилбар юм шиг байна те. Гэхдээ яг нь нөхөр нь өвдсөн байсан болохоор л ихнэрээрээ хэлсэн баг л та те. Яг эцсийн шийдвэр дээр хэн хийх үү гэдэг бас хэцүү те. Харин тийм тэгээд манай аав одоо яг ээжийг өнгөрсний дараа хажууд нь нууцаар хажуудгийн юуг нь бошин худалдаад авсан байсан. Тэгээд намайг нас орохоор одоо энд хийгэрээ төрүүлээ бэлдсэн байсан. Тэгэл одоо ер нь ханиуд гэдэг чи одоо тийм л байдаг юм байл да хамт байхыг боддог. Тэгээд бас их миний бодсон чинь нөгөө сүулт нь өөр өвдсөн л та. Нэг нь яваад өчөр яалтчгүй л ингээл хүн улам ингээл хэцүү байгаад наснараа хамт байцсан хүмүүс гэдэг чи хэцүү байт юм лээ. Тэгэхээр бас над би зүгээр сая ингээд нөхрөө буудсан гэхээр шок нөр юу болж байна гэсэн чи за бас нэр яга тэр хүмүүсийн л одоо асуудал л та ягаад бийжлэхгүй гэж мэдэхгүй юм. Би биндээ үнэхээр хайртай байсан юм билээ гэж бодсон. Нэг нь ч гэсэндээ энэ шийдвэрийг зөвшөөрөөд нөхөр нь зөвшөөрөөд нөгөө эмэгтэй ч гэсэндээ нөхрөө тэгэж нөгөө нэг удаан өвчтөй байхыг нь харж төвдөг байгаа байхгүй. Тэгээд эхнэр нь ч гэсэндээ сэтгцийн хувьд бол нэлээд жоохон асуудалтай болсон гэсэн. Тэгэхээр би нэгээ ингэж л хайрлсан юм шиг байгаа юм. Зя. Улаанбаатар хотод 7 цаг 32 минут болж нэвтрүүлгийн дэмжийн ажлагчид танилцуулнаа. Сонгон найрхан дүүргийн татврын хэлтс дэмжиж ажиллаж байгаа. За 2025 оны татврын албанаас татвар төлөгчдөд зориулаад зөвлөх туслах алба гэсэн юм уриатаагаар ажиллаж байгаа юм билээ. Тэгэд Монголын татврын албанаас жил уламжлалт болгон зохион байгуулдаг татвар төлөгчдийн өдрүүд 2025 оны 5 дугаар сарын 5-наас 9-ний хооронд тохиож байгаатай холбогдуулаад татвар төлөгч иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх танхимын болон захим сургалтууд орон даяар хийгдэж байна гэсэн мэлээ. Тэгээд сонгон найрхан дүүргийн татврыг хэлтс манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаад баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Зя дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгд дараагийн болонгаараа 5 сарын 5-нд дэлхийн түүхэнд яг ямар
чухал үйл явдлууд болж исэн байдаг тухай нэг товчхон базаадах юм. За тэгээд 1215 онд за энэ гүнгүүд гэх юм уу? Одоо яг Английн гүнтэнгүүд Жон одоо хааны эсрэг нэгдээд за ингэ шахалт үзүүлсээр Магна Картаг зурсан гэж үздэг. За Магна Карта гэдэг улс төрийн шинжилгээ ухааны хувьд бол их чухал ойлголттой. Орчин цагийн бидний энэ Европын ардчлал үүсэх одоо нэг хүнд хит их эрх мэдэл төвлөрөхгүй байхын гол одоо тэмдэглэл гэх юм уу одоо гэрээ бол Магна Карта гэж явдаг. Тэгэхээр 1215 оны энэ өдөр Магна Карта зурагдчихсан байна. За мөн 1260 оны 5 сарын 5-нд Хувлай хаан их Монголын эзэн хамаар заларч исэн өдөр. Мөн за тодорч исэн өдөр. Тэрээс түүхэн хувьд бол бас их ач холбогдолтой л өдөр байна те. Тийм ээ. 5 сарын 5, 2025 оны 5 сарын 5. За гэхдээ энэ болгондоос бүгдээрээ их тийм өөртөө ойрхон сэдв болж ярина. Тэгээд 1994 онд Сингапур руу бүгдээрээ явах нэ. За Сингапур бол та нэг жоохон танилцах юм. Танилцах нь ерөөсөө илүүдгүй мэн гэдэг түүх өгүүлсэн түүх л дээ. Энэ одоо үйл явдлын гол хэргийн эзэн хингэргийн төхөр бол Майкл Фэй гэж залуу байгаа. За Майкл Фэй тухайн үедээ 18 настай байсан. За дөнгөж 18 нас хүрээдсэн гэж хэлж болно л доо. За тэгэд мань хүн 17 настайгаас эхлээд юу хийдэг гэсэн Сингапурт сурдаг Америкийн иргэн за ийм олон улсын оюутан гэж ярьдаг шүү дээ. Иргэн байгаа юм те. За ер нь 17 18 настай юу эсийг хийх вэ? Ялангуяа эрэгтэй хүүхдүүд чинь эхний 40 наснаа сахилахгүй байдаг. Майкл Фэй онцгийн сахилахгүй нөхөрөөс юм. Уйдахаараа янз янзын сахилахгүйтэй машин зшин дээр очиад янз янзын зураг мураг зурчтай. Тэгээл нэг юм сахилахгүйтай л явж идэг хүн байсан байгаа. За тэгээд хамгийн бас зэрлэг хийсэн нь одоо энэ одоо замын тэмдэглэл гэдэг шүү дээ. Замын тэмдэглэгийг авирж байгаа тэр нэг буулгаж аваад тэр чинь одоо төрийн өмчүүд. За энэ мэтлэн сахилахгүйтай л байсан нөхөр байгаа. За Америкт байдаг шиг л бодсон юм шиг байгаа. Гэхдээ уучлаарай. Та Сингапурт байна. За тэгээд Сингапурт баригдангуудаа юунаас их айсан бэ гэхээр Майкл Фэй баригдангуудаа өөрт нь ямар ялт тулахаас айх вэ гэсэн чинь Сингапур бусад улсуудаас бүр маш өөр хуулийн нэг залттай. За тэр нь одоо ташуурдах гэдэг залтдаг. За мунаар ташуурдах гэдэг. За мунаа гэж юу лээ? Одоо энэ саваагаар маш том энэ метрийн зузаан мотор ингэж ташуурддаг тийм. За тэгээд Майкл Фэй юу гэж бодсон гэхээр хэрэгээ хүлээчүүл. За найзууд нь хэрэгээ хүлээгүй молдорцсон. Тэгээ хэрэгээ хүлээчүүл намайг ташуурдахгүй мэн гэж хинэгнээс сонссон ч юм уу. Эсвэл өөрт нь тэгж ойлгуулсан гэж зүйлд нь хэлбэр. Тэгээд мань хүн юу гэсэн бэ гэхээр за би энийг хийсэн мэн хүлээсэн чинь ташуурдсан. Яана. Хитэн 100 ташуурсан мөн 4 мөмөг гэдэг. Гээ энэ түүх юугаараа гоё гэхээр одоо сонсож байгаа юм. За ер нь ташуурдан гэдэг чинь бүр мэрэгжлийн хүн ташуурддаг гэж байгаа юм. Сингапурт энэ одоо юу нэ штэ хуулийн залт одоо хүртэл байдаг. Одоо хүртэл ташуурдах гэх юм уу хүний бие тохирол учруулах одоо залтууд Сингапурт л байдаг. За бусад ихэнх улсад одоо ардчилсан улсад бол энэ одоо ямар нэгэн ял гэмийн төлөө одоо хүнийг одоо ярлах гэх юм уу тийм төрлийн залт бол байдгүй. Гэхдээ Сингапурт ялангуяа вандализм буюу одоо энэ сахилах гутах гэх юм уу янз янзын одоо хохирох тийм үйлдэл одоо ялд ийм залт байд юм байна. За тэгээд Майкл Фэй яасан бэхээр нэгдүгээрт 3 сараар 20 ял оноосоо 6 удаа ташуурднаа гэдэг залтанд тэгээ унтсан. 6 удаа юм уу? 6 удаа. За 6 удаа. Гэхдээ энэ бүр ингээд бөөн юм болсон юм байна тухайн үед. За ерөөсө дэлхийд даяар Майкл Фэй гэдэг хүнийг Америкийн нэгэн улсын оюутан залуу дээр анхаарлаа хандуулсан. Яаж дэлхийд даяар хандуулсныг бид нар мэдж болох вэ гэхээр нэг хүн бээрээ ирж Майкл Фэйгийн өмнөөс гуйлт гуйсан. Тэр бол Америкийн нэгэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон. Билл Клинтон Майкл Фэй ерөнхийлөгч нь очиод Билл Клинтон 94 онд Сингапурт очиод за манай иргэнийг ингээд тэргүй арай жангадаад байна. Гуйлахсан. Тэгээ яасан ингэж 6 байсан шүү дээ. Тэрийн 4 болгосон. Яа. За амар юм а тий. Бас их сонирхолтой. Тэгээд ингэсэн байгаа хоёр төрлийн вандализм, хоёр төрлийн сахилах гуталтай, нэг төрлийн хулгай хийсэн хэрэгээр инх 3 сар 4 ял болгож 4 ташуурдад болгож буулгасан. За ингээд 5 сарын 5-нд 4 удаа ташуурдчихсан юм. Гэхдээ ташуурдалтын зураг бичлэг нь бол биднэрт бол байхгүй. Ямар ч гэсэн ташуурдсан гарч ирээд юу гэж ярьсныг бүгдээрээ сонсно. Ямар ч 4 удаа ингээд ташуурдсан. За ингээд Майкл Фэй юу гэж хэлсэн бэ гэхээр за маш их хөвцсөн. Ингээд нүцгэн дээр ингэж ороолгох юм байна. Одоо энийг ч юм бас мөн ч юм уу бас их үтгэд хамгийн гол нь цус гарсан гэж юм.
За тэгээд ер нь насан туршдаа юут болсон, соригтой болсон. Тэгээд юу тийм бүр ингээд аимшигтай тийм шатч аим шиг мэдрэмж ш гүн тийм амар их өвдсөн. Тэгээд би тэгж их амар өвдөн гэж бодоогүй гэд Майкл Фэй харамсаад ингэж хэлсэн. За тэгээд Майкл Фэй энэ одоо энэ үйл явдал юг харуулсан бэхээр зарим улсууд шал өөр хууль дүрмтэй байдаг юм байна. Шал өөр хууль дүрмтэй. Одоо бид нар чинь Монгол байхдаа л бусад улсыг яг Монгол шиг л бодоод очивол уучлаарай тийм биш ээ. Одоо бас янз янз байдаг байна. Тэгэд хүмүүс тийшээ явахдаа, аялахдаа сурахаар явахдаа тухайн улсын хуулийг судалж агаад явах нь зайлшгүй маа гэдгийг сануулсан том үйл хэрэг болсон. Нөгөө талаар Сингапур улс чинь хөгжчөөд байдаг. Гэхдээ ийм хатуу хахир байдгийг нь тэгэхэд дэлхийн нийт бас олж мэдсэн гэх юм уу, албаны анхаарал одоо өртсөн болохоор ингэж олж мэдчихсэн. Ерөнхийлөгч нь очиж гуугаад хахад уу? Аа. За ийм сонирхолтой хэрэг 94 оны 5 сарын 5-нд болж ээжээ. За Улаанбаатар хотод 7:39 минут болж ин хамтран ажиллагчаа танилцуулчаа. Дараагийн мэдээлэл рүү орё. За тийм. Био брендийн илгэний нухаш мозала буюу дахианы махтай, кахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарсан байна. Аха. За хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь гэсэн уриатаагаар үндэсний бахархал тамхинаар зарлагдсан масалаг хамгаалах үүсэд хувь нэмрээ оруулаад борлуулсан бүтээгдэхүүн бүрийн 100 төгрөгийг масалаа хамгаалах хаянд хандвилнаа гэсэн байна. Энэ масалаа нэг хэсэгт чинь 26хан болчлоо гэл үнэхээр бид нарт айгүй хэцүү мэдээд болж байсан чи одоо бүр 50 яг миний сүүл сонсноор бол 50-д болцсон 50 баг өрөөсч тийм. За бүгдээрээ ингээд бас масалын түүх бас хамт бүтээмээр над санагдаж байгаа. Монголчууд ер нь бол нэгдээд мазалайг нэг дэмжих бүх аянд нь би одоо 3 сая л байна да. Энэ дээр бүгд л мазал устчаасаа гэж бодож байгаа юм байхгүй гэж бодож байна. За ингээд бүгдээрээ олонний хүч олонгууд талаа гэдэг шиг мазалайд бүгдээрээ хүчээ нийлүүлээд ингээд босгож болж байгаагийн жишээ өөр улсууд ч байдаг бүгдээр мазалайгаа босгох хэрэгтэй. Тэгээд энэ үйл хэрэгт бас хувь нэмрээ оруулж байгаа энэ очир тагнастай бол баярлаа. За тэгээд нэг юм асуулт. Өглөөний цайгаа ууж амжсан хүмүүс байгаа юу? Ууж амжаагүй бол илгэний нухшил үнэхээр бас супер хувилбар мөн шүү. Хоёрдугаар эдний их гоё амттай тий. Үнэхээр гоё амттай. Үнэхээр амттай. За Францын мэрэгчлэн тоож хурж ирчээд энэ одоо Монголд үйлдвэрсэн юу үлгэний нухш гэхээр идэх гэж үзээд за юу лээ гэж тэр нэг балиар нэг Францч ярамгар шүү дээ. Тэр нэг балиар нэг тийм төмөрлөг амттай зав юм баг гэж идээд хүй гэсэн гэдэг. За тэгээд илгэний нухш бас нэг онцгой зүйл нь хүүхдүүд ихэнхдээ бас одоо хүүхдүүд бол зайлшгүй өсөхөд төмөр одоо кальци авч явах хэрэгтэй байдаг. За энэ бол мэдээж хэрэг хаанаас төмөр болон кальцийн юугаа эрдэн амин нэмээ авах вэ гэхээр махан бүтээгдэхүүнээс авна. Тэгэд мах идэггүй хүүхдүүд байгаад байдаг. Янз янз махыг голдог. Гэхдээ би батлна тийм хүүхдүүд хүртэл илгэний нухшинд үнэхээр ухаангүй дуртай байдаг. Тэгэхээр хүүхдүүдийг бас идүүлэх хоол нь сонирхох хоолоо та ингээд толгойг ашигласан юу идүүлэх вэ идэж өгөхгүй байгаад ах шиг бас байвал мазалын илгэний нухшийг санал болгож байна. За хэвээ яг он гэдэгт бол итгэлтэй шүү. Тий. Тэгээ ингэж юм л да мазалаа энэ очир тагнасийн илгэний нухшнууд ер нь юугаараа давуу талтай байна гэдгсэн чинь ерөөхдөө илгэний нухшнууд чинь нэг юм цаасууданд савлаа тэрийг ингээд шахаж идэхээр ингээд буцаага тагалчиж болохгүй амсран гатаал айгу мухалчдаг тэрийг хаяхаас өөр зүүж юм уу те. Тэнгүүт мазалагийн хувьд болохоор ийм нөгөө нэг тагтай цаасан савнд савлгаатай байгаа. Тэгэхээр энэний юус үг гэхээр та өглөөний цайндаа хэргэлжээд таглаа цааш нь давчихад маргааш нь хөрөгчөндөө ичээд маргааш нь гаргаж ирэхэд яг шинээр юм шиг байна гэсэн үг олон хэлж болно. Энэ бол хамгийн гоё сонголт. За тэгээ дахианы махтай гахаа утсан махтайгийн хоёр төр шинээр худалдаанд гарсан байгаа. Энээс гадна ер нь бол 7 төрөл байгаа. Тэгээ шинээр 2 нэмэгдэж байгаа хоёртойгоо нийлээд 9 төрөл болж байгаа юм байна лээ шүү. За тэгэлгүй яах вэ? За, илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр 76 тэгтэг 7530 гэсэн дугаараас авна. 76 тэгтэг 7530. За, бүх сүлжээ маркетууд одоо юугаар сүлжээ дэлгүүр болон 8 нэр 6 нэр хаасайгүй л ер нь худалдаалагдж байгаа. Тэгээд очир тагнасийн өөрийнх нь нэрийн дэлгүүрүүдээр бас байгаа юм билэ. Манай нэвтрүүлэгтээ био брендийн илгэний нухаш мазала буюу дахианы махтай, кахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарлаа. Баярлаа. Баярлаа. За. Яагаад өрсөхгүй байна гэсэн хүмүүс зөндөө байна. За энэ манайх нөгөө шинэ студид орсонтой холбоотойгоор л бид хоёрт нэг иймэрхүү юм тохиолдоод байх шиг байна. Манайх өнөөдөр төр занжаагаараа та мэдгүүдээр янзлахыг хичээнэ. За дараагийн түүхэн төрсөн хүнээр хоёр дахь хүнээр Адилийг ярих гэж байна. 1988 онд төрсөн юм байна. Өнөөдөр 37 нас хүрч байна. За Адил юу нь яг яагаад од болсон талаар аргу юу гэж боддог вэ?
Харин тийм ээ. Би тухайн үед одоо бол ингээд нэг сонирн биш болчлоо. Megan Trainor гэдэг хараараас нь бас ингээд ийм махлагдуу гэх юм уу дуучид гарч ирсэн. Тухайн үед бол Adele шиг дуучин одоо од болно гэж ерөөсө төсөөлөг байхад Adele од болсон шүү дээ. Бүр ингээд маш хурдцтай. Одоо ингээд галт дүрцэл ингээд төмөр тавьж байгаа юм шиг л дорхноо од болцсон. За тэгээд мэдээж хэрэг дуулахтаа бол их тийм дотроосоо дуулна гэж ярьдаг штэ тий. Дотроосоо дуулдаг юм шиг санагддаг. Тэгээд тийм дотроосоо дуулж байгаа болохоор хүмүүс ч ялдчихгүй сэтгэлдээ сэтгэлд хүрнэ гэдэг шиг сэтгэлээсээ дуулсан болохоор олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн болов гэж би бодож байна. За тэгвэл шар хувилал болоо шүтэн бишрэгчт нь яагаад Adele од болсон талаар ингэж хэлд юм байна. Ер нь багцлах юм бол түүний дуу хоолой нь амьд тоглолт дээрээ альбомноос илүү гайхалтай сонсогддог гинэ. Амьдаар илүү сайн дуулдаг гэсэн үг. За хоёрдугаарх нь битсэн дуу бүр нь яг ингэж нэг бодит хүн шиг хантай үнэн мэдрэмжийг төрүүлээд идэг. Хажууд нь хин нэгэн байгаад байгаа юм шиг ийм мэдрэмж төрүүлдэг гэсэн байна. За гуравдугаарх нь pop урлагт яг юм нэг guilty show биш яг юм жинхнээс мэдрэмж гэдэг зүйл ямар чухал юм бэ гэдгийг Adele харуулдаг. Тийм учраас тэр од болж чадсан баха гэж ингэж багцалж хэлдэг юм байна. За тэгэхээр жинхэнэ нэр нь болохоор Adele Laurie Blue Atkins гэдэг юм нэртэй 1988 оны 5 сарын 5-нд төрсэн Английн Лондон хотын Tottenham дүрэгт төрсэн юм байна. Тэгээд Adele-ийг ээж нь ганцаараа өсгсөн. 3 настай байхад наав нь гэр бүлээ орхиод явчихсан. Тэгээ багтаа бол ном унших, дуудуулах дуртай юм охин байсан юм байна. Тэгээд 16 настайдаа анхны дуу болоо Hometown Glory гэдэг юм дууг өөрөө зохиож гаргасан байдаг. За тэгсэн өөрөө дуртай учраас яг ингээд урлагийн чиглэлээр сурж байгаа. Тэгээд сурж байхдаа хин хин тэнийг ангид байсан гэхээр Jessie J, Amy Winehouse зэрэг дуучидтай нэг ангид байсан юм байна. Хам суралцж ийсэн. Тий. Тэгэхээр Adele сургуулаа ингээд энэ хэдтэй хамт ингээд төгсөж байгаа. Тэгээ төгснөөс хойш 4 сар өнгөрөхөд яг ингээд бүр хит хитэн дуу зохиочод байсан юм байна л та. Тэгтээ ингээд од болтгүй. Тэгсэн чинь 2006 онд Adele-ийн найз нь түүний ингээд дуулж байгаа бичлэгийг MySpace баашилсан юм байна. Тэгээд хүмүүс түүний ямар авьяастай гэдгийг мэдээ. Тэгээ удалгүй Excel Records гэдэг ийм студ Adele хэдүүлээ гэрээ байгуулъя гэд ингээд явж ирсэн байна шүү дээ. Тэгээ энэ үед Adele дөнгөж 18 настай байлаа л та. За ингээд 2008 онд анхны 19 гэдэг цомгоо гаргасан. За цомгуудаа ингээд нэг юм тоогоор нэрлэдэг юм л шүү дээ. Тэр хожим олж мэдсэн л дээ. Яг үнэ. 19 гэдэг чинь одоо өөрөө 18 хүрээд 19 нас хүрэх гэж байгаа учраас 19 гэд нэрлсэн байгаа байхгүй. Тэгээ Chasing Payment гэдэг юм хит дуу Их Британий хөгжмийн чартуудыг 4-7 хоног тэргүүлээд цомог нь ганцхан жилийн дотор 2.2 сая хувь борлогдсон гинэ. За ингээл ерөөсөө 2008 оноос хойш ингээд түүний яг ингээд алдарт гарах эхлэн тавигдаж байна л та. За тэгэнгүүтээ 21 настай хата 21 гэдэг энэ цомгоо гаргаж байгаа. Тэгээд энэ нь болохоор бүр Их Британаас гараад Америкийн нэгдсэн улс зэрэг 26 орны чатыг тэргүүлж эхэлж байгаа. Тэгээд дэлхийд даяараа 17 сая хувь борлогдоод Rolling in the Deep, Someone Like You гэх мэтчлийн дуунууд нь хөгжмийн чартуудыг бүр асар олон 7 хоног тэргүүлээд тэгээ 20 дугаар зууны хамгийн их борлуулалттай цомгоор шалгараад 21 дугаар зууны шүү. Тэгээд эхний 7 хоногт бол 3.4 сая борлогдсон гэж. Эхний 7 хоногт 3.4 сая борлогдсон гэхээр рекорд тогтоож байгаа. Тэгээ 2011 оны турш топ 10 цомгийн жагсаалтыг одоо нэг ч удаа хасагдаагүй тэргүүлсэн ийм амжилтуудтай байгаа юм. Чиний одоо хамгийн анхны Adele-ийн сонсчихсан дуу юу? Rolling in the Deep. Бүгд л ах те би бас яг бодсон. Adele-ийг юугаар мэдэх вэ гэхээр нэг юм харанхуйд орчинд цаашаар зуучаал төгөлдөр нэг гэж эхэлдэг те. Тэгээд эхэлдэг. Тэр дуугаар нь сайн анх мэдчих эхэлсэн байна. Тэгээд тэр дуу яагаад бас онцгой байсан гэхээр клипийн аяг онцгой байсан. Баахан нөгөө шилэн аягнууд тавьжаал ингээд дуулангууд илүү нэг аян дотор оснууд нь ингээд салгаад байдаг штэ те. Салгаад байдаг үлээ те. Тийм тэр клип нь бас айгүй сонирхолтой байгаадсан. За ингээд нэр алдарт гарчиж байгаа. Тэгсэн 2012 оны Grammy Awards-ын бүр баатар болсон юм байна. Гол баатар. Яасан гэсэн. Бүгдийн түүцэн үү? 7 номинацид нэр дэвшингүүтээ 6 төрлөөр нь Grammy хүртсэн. Тэгэхээр яг энэ амжилтаараа бүр Guinness-ийн номонд бүртгэгдэж байгаа байхгүй юу? 7 нэг шөнийн дотор 6 Grammy аавна гэдэг чинь аим шигтэй юм. За тэгсэн 2013 онд үргэлжлүүлээд алдар James Bond Tiv-Tiv 7 Skyfall гэдэг дууг дуулсан шүү дээ тийм ээ. Энэ дунд бас амар гоё. Би ер нь Adele-ийн хамгийн дуртай дууг гэвэл Skyfall-ыг. Чи ер нь Adele-ийн фэн юм шүү. Ер нь дуртай. Фэн гэх нь хашийн гэтээ нийлээд дунд нь дуртай. Тэгээ энэ дууг дуулаад Oscar алтан бөмбөрсөг Grammy Brit Award гэдэг ингээд 4 том шагналуудыг түүжиж байгаа. Ерөөсөө энэ дөрвийг нийлүүлээд 4 том шагнал гэж нэрлэдэг юм байна л да. Дөрвөлнгийн авсан. Тэгээд сонноос нөгөө Oscar-ын шагналаа унтлагынхаа өрөөнд хадгалдаг. Харин бусдыг нь угаалгынхаа өрөөнд хадгалдаг гинэ. За Adele-ийн дуу ингээд бодит амьдралын хайр дулаар сал дээр тулгуурсан байдаг гэдгээр аягүй том штэ тийм ээ.
том давуу талаа гэх юм уу. За ялангуяа тэр нөгөө Someone Like You гэдэг энэ дуу нь бол хуучин найз залуугийнхаа хурмын дараа бичсэн дуу гэдгээрээ бүр амар алдартай. Тэгээд энэ дууг дуулмагцаа ингээд тайзан дээр уйлсан бичлэг нь интернетээр одоо ингээд тархсан тэгэл ерөөсөө тэр чигээрээ хүмүүсийг ингээд имзэглэлээр дэлбэлсэн гэж хэлж болж байгаа байхгүй юу? Амар юм болсон шүү дээ. Тэгээд энэ дуу чи ингэдэг нэг чамшиг хүнийг дахиж олохоор итгэж ин. Гэхдээ одоо би зүгээрээ гэдэг иймэрхүү утгатай шүү дээ. Тэгэхээр ингээд энэ дуу нь бол хүмүүст бол үнэхээр их хүрсэн гэж байгаа. За тэгээд ер нь энэ дуу шигээ өөрөө ингэж дуулж исэн шигээ хайс хүнээ олсноо гэвэл олсон гэж итгэж исэн. 2011 онд Adele Simon Konecki гэдэг юм залуутай болцоод 2012 онд хүү Анжелиго төрүүлсэн байдаг. Тэгээд хамтран амьдарч байгаад энэ хоёр харамсалтай нь 19 онд салчихсан. Тэгээ салсныхаа дараа өгсөн ярилцлаганда би өөрийгөө олж авахын тулд гэрлэлтэд орхисон гэж шулуухан хэлж исэн байлээ. Тэгэхээр ер нь жоохон хэцүү байсан байж магадгүй юм шиг байлээ. Уран бүтээл хийх нь жоохон хэцүү. Үгүй ер нь гихтээ хамтын амьдрал хийцээ амар байдаг гэж бодод хүмүүс нийлээд байдаг юм. Амар байна гэж бодод нийлээд байдаг юм уу? Гэхдээ энэ ч эсрэг нэг үгээд үгүйдтэй хүн зовхойг бол ганцаараа чадна. Хоёулаа чи амар феминист үг байгаа зү. Тэг санагддаг уу? Үгүй ер нь гихтээ яг хөө мэдгүй мэ би айгуу тийм эмзэг сэдвлөө орох гэж байна. Алуулах үдэ бурхан минь бурхан минь. За ер нь гихтээ голол байвал гол шүү дээ. Гэхдээ хамтын амьдрал гэдэг мэдээж өөрөө золиослол гэдэг бол биш. Гэхдээ ингээд нэг одоо хараад байхад одууд ч юм уу ер нь том юмнус тэгэл ямар нэгэн шалтдаг мянга олдсон шүү дээ. Тэгээд ингээд салцдаг те. Бүгд зална гэдэг шиг л үү. Эсвэл баг зарим нь ингээд ер нь хамгийн шилдэг хайрын тухай дандаа салалтын тухай байдаг. Тэгээд тэр нь ингээд их тийм баг юуны юм биш үү те. Онгод нь болд юм биш үү те. За надад жоохон хэцүү ангууд нь дуу хийгээд амьдрал амар гоё байсан чинь найз нэг дуу хэмээр нэг хоёлаа салчих гэдэг. Салчдаг юм биш үү гээл. За ингээд ямар ч үс энэ салтынхаа дараа Adele 3 жил гаруй урлагаас завсар авсан байдаг. Тэгээд дараа нь Hello гэдэг дугаараа эргэж ирсэн. За энэ уулзалтад түн маш олон шагналыг авчирсан. YouTube сайтад тавигдсанаас хойш 24 цагийн дотор 1 тэрбум 200 сая гаруй хүйдсэн байна. 24 цаг дотор. Тэгэхээр энэ үзэлтээрээ Taylor Swift-ийн амжилтыг эвцэн гэж бас үздэг. За ингээд амжилтуудыг нь дуртаад тах юм бол бүр аимшигтай олон. Эндээс нэг юм гоё сонирхуулаад хэлчихэр зүйл гэдэг юм бол ийм байлээ. 2021 онд 30 нэртэй цомгоо гаргасан. 30-аас хүрч ин л та. За тэгээд энэ дахиад дэлхийн чартуудыг тэргүүлж эхэлж байгаа. Тэгээд энэ цомогт болохоор яг юугаараа ялгаатай юм гэхээр түүний ээж болсны дараах мэдрэмж, гэр бүлийн уналт, өөрийгөө олох тухай өгүүлж байгаа юм дуунуудтай. Тэгээд 19-с 20 оны хооронд нэг ингээд итвэхтэй жингээ хайсан шүү дээ. Ингээд Adele-ийг энэ дугаараа гараад ирсэн чи ёо ямар хөөрхөн байсан юм бэ гэх бүр ингээд гайхсан. Озимпигдсэн гэдэг байгаа зү. Харин тийм энэ үеэрээ 45 кг жин гассан юм билий. 45-ыг штэ. Тэгэхээр тэгж харагдах нь хүн аваа хийсэн. Тэгэхээр бүр ингэж харагдах нь аргагүй гайхалтай. Тэгээд нөгөө жин хасан талаарх шуугаан дэгцэн ч өөрөө юу гэж хэлсэн гэхээр би эрүүл байхын төлөө өөртөө анхаарсан харин бусдын хүлээлтэнд тохирохын тулд тэгээгүй юм шүү гэж хэлсэн байна лээ. За Adele чинь нийтдээ 4 цомогтой юм шүү дээ. Дөрвөлөө насны нэрээр нэрлэгдсэн байна. 19 гэж байсан юм байна, 21 гэж байсан юм, 25 гэж байдаг юм, 30 гэж байдаг юм. 30 нь бол үнэхээр бүүн болсон гэсэн. За тэгээд сонирхолтой баримтууд юу вэ гэсэн чинь Британий акценттэй ярьдаг гинэ. Энэ фэнүүдийг нь олон бүр ингээд нэг юм хайрыг нь татаад игдэг нь хүргээд идэг гэж байна. За тэгээд түүний дуулж явахдаа өөр хүн шиг, ярьж явахдаа өөр хүн шиг байдаг нь бүр үнэхээр ингээд зарим фэнүүдийг нь бол галзууруулдаг гэж байна. За нэг удаа өөрийгөө дуурайлгасан шоунд оролцоод тэгээ өөрийгөө дуурайж фэнүүдээ мэхэлсэн гинэ. Би Adele байна гэдээ өөр Adele мөртлөө. Би Adele байна гэж очиод фэнүүдээ Adele хин сайн дуурайх вэ гэдэг дээр өөрөө ороод төрүүлсэн. За энэс гадна Англи ерөнхий сайд асан Gordon Brown-аас талархлын хөвгт ээл захидал авчихсан гинэ. Тэгээд ерөнхий сайд нь болохоор түүнийг юу гэж хэлж ийсэн энэ захидалтаа юу гэсэн гэхээр эдийн засаг улс төрийн хямралтай энэхүү цагт ард түмний сэтгэлд сайхан дуугаараа оч бодрааж байгаа тань баярлаа. Таавал хонглын үзүүрт гэлэлзах асж байгаа тод гэрэл юм шүү гэж ийм талархлын хөвгтээ захидал ерөнхий сайдаас авч ийсэн юм байна. За гих мэдчлэн иймэрхүү түүний талаар яриул. Гэтэ яриулстай амар гоё хөх үзүүлээ. Одоо дараагийнх нь хэдэн нас авах бол
30 гэдсэн 39 38 их юм болов. За 38 39 энэ хүлээж ий да. Ямар ч 37 бодлоо. Тэр үедээ харин яг юу гэж гарч ирэх вулаа. Бас эдгээр шиг гарч ирэхдээ нэг юм сонин содон сенсацтай гарч ирвэл гоё дэвшүүл шүү дээ, тий. За Улаанбаатар хотод 7 цаг 52 минут тосон маань нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Био брендийн элэгний нухаш мазала буюу дахианы махтай, гахаан утсан махтай гэсэн хоёр төрлөөр шинээр худалдаанд гарсан байна. Очир тагийн самтраа ажилласан баярлалаа. За мөн Япон чанарын Такатагаас гэсэн уриатаагаар чанар бол аюулгүй байдал Акибоно наклад хамтран ажилласанд баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээ авансараа 8 цаг 10 минутаас та мэдхүн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.